Судалгаа зөвлөх үйлчилгээ сургалтын чиглэлээр 17 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа тус байгууллага нь нийтдээ 500 гаруй төслийг амжилттай удирдсны дотор төр болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан ажилчдын хөгжлийг дэмжиж чиглэсэн 80 орчим ажлыг хийж гүйцэтгэжээ. Үүний дотор төрийн байгууллагын ажилтнууд руу чиглэсэн оролцоонд суурилсан үйлдэлийн ач холбогдлоор нь баримжаалсан сургалт явуулдагаараа онцлогтой юм а. Тогтмол хугацаанд явагддаг тус сургалтанд Хинтэн аймгийн 18 сумдын хөдөлмөр халамж үйлчлэгээний газрын төлөөлөл, иргэдтэй харилцаа, угтах үйлчлэгийн соёл зэрэг сэдвүүдээр сургалтанд хамар бичсэн байна. За тус сургалтын хүрээнд бол байгууллагын дотоод харилцаа, ёс зүй, манлайлал гэх зэрэг сэдвүүдээр бол Хинтэн аймгийнхаа сургалт аваад явж байна тийм. За төрийн албаа хаагчаас иргэд рүү, иргэдээс төрийн албаа хаагч руу чиглэсэн харилцааны зарим нэг асуудлуудыг шийдэх, за газар дээр нь мониторингийн асуудлуудаас манайх Имак институт ажиллаж байгаа. За өнөөдөр бол Хинтэн аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газрынхаа ирээд манайс бүтэн өдрийн сургалтанд хамрагдаад явж байна. Имак консалтинг институтын захиалагч байгууллагын онцлогтой уялдсан сургалт явуулах журам хөтөлбөрийг гаргаж, хичээлийн төлөвлөгөө хуваар дүгнэлт гаргах, сургалтын болон цогц үнэлгээний тогтолцоог хэлэлцэж гэрээгээр баталгаажуулдаг гэдгээрээ давуу талтай юм а.